хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд асраж халамжилж үлдчихэж байгаа тохиолдолд асран халамж за тэгээд түүнтэй холбоотой гарч байгаа зардал тэтгэлгийн асуудал төр ялгамжтай байдлаар зохицуулж байгаа юу яг адилхан оруулж ирж байгаа юу гэд. За үүнтэй холбоотой бас судалгаанууд хийгдсэн үү гэдэг ийм асуулт байна. За 3 дугаарт хүүхдийн асран хамгааллын асуудлыг илүү өргөн хүрээнд хараач гэдэг нэгдсэн үндэсний байгууллагаас хүүхдийн эрхийн хорооноос зөвлөдөг. За манай улс бол яг уламжлалт байдлаар асран хамгааллыг харж байгаа. Би бас өмнө нь шүүхийн хилцүүлэгт оролцож байхдаа бас хэлжсэн. Нэгдсэн үндэсний байгууллагаас 24 цагаас дээш хугацаанд хүүхэд эцэг их өөрийнхөө орон байраас гадуур хол байх юм бол асран хамгаалал өөрчлөгдөж ин гэж үздэг болсон байгаа. Гэтэл Монгол улсад дотор байр гэж айгүй том асуудал байгаа тий. Тэгэхээр дотор байранд байгаа хүүхдийн асран хамгаалал яах вэ? Гэр бүлдээ одоо эцэг их нь асран хамгаалагч хэвээр байх уу? Гэтэл хүүхэд гэр бүлээс хол эцэг эхийн хараа яналтаас хол 200 гаруй хоног ингээд дотор байранд байгаа даа олон асуудлууд үүсдэгэ. Тэгэхээр энийг ерөөсөө бид нар огт зохицуулж ирж чадахгүй яваад байгаа. Энэ манай өөрийн онцлог. Тэгээ энэтэй холбоотой бас асран хамгаалалтай холбоотой ахис дэвшил ямар зүйл байгаа вэ гэдэг асуулт байна. За дөрөвдүгээрт гэр бүлийн олон янз байдлыг ер нь энэ хуулиар юу гэж харж байгаа вэ? Бид нар уламжлалт байдлаар гэр бүлийг харж байгаа. Тэгвэл гэр бүл цуцлах, гэр бүлийн хин нэг нь хагацах, нас барах, өөр одоо ахмадуудтайгаа хамт амьдрах гэдэг гэр бүлийн олон янз байдлууд байдаг. Тэгэхээр бид нар дандаа юм нэг уламжлалт хандлагаараа энэ хуулийг харж байгаа юу? Гэр бүлийн олон янз байдлыг яаж хүлээмжшүүлж байгаа вэ гэдэг асуулт байна. За хамгийн сүүлд иргэний нийгэм төрийн бас байгууллагын оролцоо хамтын ажиллагааг ер нь энэ гэр бүлийн хуулийн дээр яаж харж байгаа вэ? Концепцийн хувьд өөрчлөлт орж ирж байгаа юу? Тэ? Оролцооны асуудал хэр одоо орж ирж байгаа вэ? Ялангуяа гэр бүлийн За дотор байранд байгаа хүүхдийн асран хамгаалалтын асуудал ярьж байна. За дотор байрны асуудал бол энэ боловсролын салбарт дах асуудал учраас энэ гэр бүлийн харилцаанд дах асран хамгаалал харгалзан дэмжлэгийн асуудал бол энэ дотор байрны одоо байранд байгаа сурагчдын гэдэг юм уу энэ сурч боловсруулах байгууллагын орчинд сурж байгаа хүмүүсийн одоо амьдрах нөхцөлийг хангаж байгаа энэ байранд бол энэ гэр бүлийн хуулийн асран хамгаалал харгалзан дэмжлэгийн асуудал бол хамаарахгүй. Гагцхүү одоо сургуулийн одоо захиргааны зүгээс энэ боловсролын хүрээндээ тэр үүрэг хүлээсэн ажилтан албан хаагчид нь бол энэ дотор байрны аюулгүй байдал асран юуны аюулгүй байдлыг хангах энэ чиглэлөө бол хүлээж ажиллана гэж ингэж харж байна. За гэр бүлийн олон янз байдлын хувьд бол мэдээж Монголд бол гэр бүл нь одоо тийм ээ ахын наснаад эцэг их асран дэжээдэг одоо хөгжлийн одоо гэдэг юм уу эсвэл одоо асаргаа шаардлагатай улсуудтайгаа хамт амьдардаг энэ зохицуултууд бол одоогийн гэр бүлийн хуулиарч бий шинэ зохицуултын хуулиарч гисэн энэ гэр бүлийн гишүүд гэдэг тодорхойлолтууд бол оруулаад явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол дэжийн тэтгэх үүргүүд нь бол гэрлэгчдийн асуудал одоо шинжилсэн найруулгатай байгаа учраас энэ үүргүүд бол хэвээр явна гэр бүлийн олон янз байдлын асуудлууд бол. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэлгийн асуудал гэдэг ярьж байна. Энэ хүүхдийн тэтгэлгийн асуудал бол энэ хуулийн шинжилсэн найруулгын юм дээр бол амжиргааны баталгаажлалт өвшнгөөр олгодог энэ зохицуултыг бол одоо өөрчлөөд хүүхдийн хэрэгцээ шаардлага онцлог болон хүүхдийн тэтгэлэг одоо төлөх одоо тэр хариуцагчийн орлоготой уялдуулаад бол шүүхээс одоо өөрөөр тогтоож болохоор заасан байгаа. Тэгэхээр энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхд жишээ нь одоо тэтгэлэг нь бол илүү асаргаа шаарддаг ийм байх юм бол тэр онцлогтод тохируулаад тэтгэлэг төлөгчийн одоо орлоготой нь уялдуулаад бол шүүхийн тэтгэлгийн хэмжээг тогтоох энэ боломжийг бол энэ шинжилсэн найруулгын хүрээнд бол оруулж ирж байгаа. Бас нэг зүйл болохоор нөгөө хөдөлмөрийн чадвар алдалт хөгжлийн бэрхшээл эдрийг бас ялгаатай зохицуулах хэрэгтэй байгаад байдаг. Хөдөлмөрийн чадвар алдалт хөгжлийн бэрхшээл бид бас дахиад нэг уутанд хийцэн яваад байгаа. Энэ олгоныгоо бид нар ялгаатай зохицуулахгүй бол хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн амьдралд оролцох эрхийг гэр бүлийн хууль маань өөрөө хязгаарлаад байгаа гэдгийг бас бүгдээрээ сайн мэдж байгаа ах гэж бодож байна. Тэгээ энэ дээр ерөөсөө тийм ахиц дэвшил гэдэг юм уу одоогийн байгаа хүчин төгөлдөр хуулиас ялгаатай байдлаар зохицуулсан зүйл бол төдийлөн харагдахгүй байгаа учраас ийм саналыг хэлээд байгаа. За тэгээ хамгийн сүүлд нь тэр гол нь нөгөө иргэний нийгэм төрийн бас байгууллагуудын оролцоо ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай энэ маань яаж уялдж байгаа вэ? Хууль нь өөрөө хэвээрээ байгаад идэг. Хөгжлийн дэмжих тухай хууль нь бас орж ирээгүй байгаад идэг. Уг нь ингээ болж игэл энийг нөгөө нэг системээр нэг цогцоор нь хармаар байгаа байхгүй. Гэтэл тэр нөгөө бусад хүчирхийллийн асуудал, хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь өөрөө ахис дэвшил байхгүй. Эвлэрүүлэн зуушлын асуудал ахис дэвшил байхгүй бол мянга энэ хууль яваад нэмэргүй л болох гэдэг л дээ. Тэгэхээр энийг нөгөө
За сүүлийн асуултаас нь хариулъя. Гэр бүлийн хүчирхийлэл болон гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль за энэ зөрчилтэй холбоотой энэ асуудлуудыг хөндөж байна. Тэгэхээр энэ хуулийг дагалдуулаад бид нар бас зөрчлийн хуулиуд дээр бол энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд гэр бүлийн хуулиараа одоо юу гэдгийг эвлэрүүлэн зуушлах гэдэг юм уу энэ хугацааг олохгүйгээр шууд одоо шүүхээр бол цуслах буюу тэр нэхэмжлээ гаргах ийм болцоог нь бол бас нээж өгч орж ирж байгаа. За гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль бол удахгүй орж ирнэ гэж ингээд тооцож байгаа. Тэгэхээр энэ хилцэх хэсэг нь дэмжигдсэн тохиолдолд бол гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуультай одоо уялдуулаад анхны хилцүүлэг энтрийг нь бол хийгээд явах боломжууд бол бүрдэх байхаа гэж ингэж харж байна. Яалчгүй манай үндэсний дотоодын онцлог байгаа. Сая мигмар даргын үед энэ асуудлыг боловсролын яамны хариуцах асуудал гэд дотор эртний хүүхдийн асуудлыг хэлж байгаа шүү гэнэ. Боловсролын яам нь болохоор энэ бол гэр бүлийн яам, гэр бүлийн одоо асран хамгааллын асуудалтай холбоотой болохоос манай яамны асуудал биш л гэдэг байхгүй. Гэтэл манай Монгол улс шиг ингэж өвлийн энэ урт хоног саруудад энэ олон хоног хүүхдээ өөрсдийнхээ асрамж халамж хараа хяналтаас хол байлгадаг ийм одоо боловсролын тогтолцоотой орн ер нь бол байхгүй. Африкийн хэдэн орнууд л дотор байрны асуудал байдаг. Манайх шиг яг ийм бүх сургууль ерөнхий боловсролын сургууль нь тэр чигээрээ ийм дотор байран дээр суурилдаг ийм тогтолцоотой орн байхгүй. Тэгэхээр бид нар өөр улс орноос хуулбарлах гэж хуулбарлах юм байхгүй. Гэтэл яг дотор эртний хүүхдтэр үүсэж байгаа олон асуудлууд үүсдэг. Асран хамгаалалттай холбоотой асуудлууд байнга үүсдэг. Тэр хүүхэд хэрэгт холбогдно, гэмт хэргийн хохирогч болно. Тэр тохиолдолд багш нь байх юм уу, эцэг гэх нь байх юм уу, тэр хүүхдийн асран хамгаалал нь яах ингээд байнга энэ маргаантай явж ирсэн. Тэгээ яалчгүй нөгөө гэр бүлийн тухай хуулиараа гэр бүлтэн л очдөг. Гэтэл эцэг эхээсээ яалчгүй хол байгаад байдаг. Тэгээ тийм учраас нэгдсэн үндэсний байгууллагаас тэр зөвлөмжийг өгöd байгаа байхгүй. 24 цагаас дээш хугацаанд хүүхэд эцэг эхийнхээ асрамжаас хол болвол тэр асран хамгааллыг эсвэл асран хамгаалалт хувилбарт үйлчилгээ гэж байдаг. Хувилбарт үйлчилгээ гэдэг англи руу эсвэл бид нар оруулах хэрэгтэй болж таарна тий. Гэх мэтэр ингээд бид нар жоох ингээд нөгөө өргөн цар хүрээтэй харах хэрэгтэй байгаа. За тэгээд эцэст нь бол бас нэг зүйлийг би хэлмээр байгаа. Ялангуяа нөгөө гэр бүлийн олон янз байдал дээр гарч байгаа өөрчлөлтийг бид нар жоохон бас энэ хуулийнхаа концепцаараа бас бид нар оруулж ирж харах хэрэгтэй юмнууд байгаа байхаа. Яг нөгөө гэр бүлийн уламжлалт ойлголт хандлагаас гадна өөр бусад одоо гэр бүлийн ойлголтуудыг олон янз байдлуудыг хүлээн зөвшөөрөх тий. Түүнийг нь бид нар яг энэ хуулийн хүрээнд гэр бүл гэдэг энэ англи руугаа оруулах энтер гэдэг ингээд олон зүйлүүдийг бид нар эргэж харах хэрэгтэй болно. Тэгээ нөгөө нийгмийн амьдрал юм чи өөрөө асар их хөгжлийн одоо хүрээнд явж байгаа. За тэгээ хуулийн давхардал хийдлийн асуудлууд бас байна. Бас энэ нөгөө сүүлийн үед бас энэ бэлгийн цөөнхийн асуудлын гэр бүлийн асуудал яригадаад байгаа. Нэгэнт үндсэн хуулиараа бол гэр бүл болох боломжгүй байгаа. Тэгээ энэ дээр бас заавал гэр бүлийн тухай хуулийн дээр дахиж ийм заалт бас оруулж ирэх яг ямар хэрэгцээ шаардлага байгаа юм бол гэдэг бас ийм асуулттай үлдчихэж байгаа. За тэгээ хамгийн сүүлд би нөгөө асуусан гэр бүлийн бусад хууль тогтоомжуудынхаа уялдаануудыг хэдүүлээ хараад уг нь бол ингэж цогцоороо явдаг бол мэдээж хэрэгтэй байна. Гэхдээ одоо нэгэнт нөгөө бусад хууль тогтоомжууд нь өргөн баригдаагүй байгаа учраас бас энийг бас хэдүүлээ яаж харах уу гэдэг дээр ажлын хэсэг бас дотроо энийг ярилцах хэрэгтэй байх. Тэгээд иргэний нийгэм төрийн бас байгууллагын оролцоо нэгэнт төр өөрөө бүх энэ гэр бүлийн асуудалтай холбоотой бүх асуудлыг хариуцаж авч явхад бэрхшээлтэй тий. Учраас тодорхой хэмжээгээр ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх үйл ажиллагаан дээр иргэний нийгэм төрийн бас байгууллагын оролцоог яаж оруулж ирэх үү, яаж хамтрах уу гэдэг ингээд иргэний оролцоог бас бид нөгөө талаас нь бас харах хэрэгтэй байхаа гэдэг ийм байр суурьтай байна. Тэгээд ажлын хэсэгт орох хүсэлтэй байгаа гэдэг.